Өнөөдрийн хүргэх хариулт үгүй түүхээр 2011 онд Украинд маш учир битүүлэг байдлаар сургаггүй болсон 9 настай Инна Лукьянович охины хэргийн талаар ярих юм. Энэ хэрэгт маш олон таамаглал, боломжит хувилбарууд байдаг ба аль нь ч байж болохоор мэт санагддаг нь энэ хэргийг бүр л ойлгомжгүй учир битүүлэг болгодог байна. Ингээд ээлжид нэгэн хариулт үгүй түүхээ эхэлцгээе. Инна Лукьянович охин 2001 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Украиний Днепродзержинск хотод Александр болон Галина Лукьянович нарын анхны охин болон мэндэлжээ. Гэвч 2008 онд охины аав Александр нас барж, ээж Галина нь тун удалгүй Сергей Жассан гэгчтэй гэр бүл болсон юм. Ээж Галина болон түүний хамаатнуудын хожим хэлснээр хойд эцэг Сергей болон Инна охины хооронд ойр дотн тааламжтай харилцаатай байсан гэдэг. Хэрэг явдал болдог 2011 оны 100 Галина бие давхар хоёр дахь хүүхдээ хүлээж байлаа. Тэр үед Инна охины зуны амралт эхэлчихсэн байсанд охиныг ээж Галинагийнх нь эцэг ихэнх рүү буюу Иннагийн эмээ өвгийнх рүү Киев хот руу явуулснаар энэ бүхэн эхэлсэн юм. Тэд Киев хотын захад хувийн байшинтай амьдардаг байсан бөгөөд охинд уйтгартай байдаг байсанд эмээ өвгөндөө зочлох тэмч дуртай биш байсан гэжээ. Эмээ өвгийнх нь гэрийн ойр орчимд үеийн хүүхдүүд байдаггүй тул охин ганцаараа гадаа тоглох эсвэл эмээгээ даган ажил руу явхаас өөр хийх зүйл байдаггүй байв. 2011 оны 7 дугаар сарын 31-ний ням гарагт эмээгэнд нь Инна охины эмээ өвн, эмээгийнх нь ээж мөн хойд эцэг Сергей нар байсан юм. Хойд эцэг Сергей нь Иннаг гэрлүүн авч явахаар ирсэн байсан ба тэд маргааш нь буюу 8 дугаар сарын 1-ний өдөр явцгаах байв. Тухайн өдөр Инна охин өөрийн хамаатнуудтайгаа тэр дундаа аавынхаа талын эгч болон эмээтэйгээ уцаар их ярьсан бөгөөд нэгжин дуусан тул нэг жавхаар гэрээсээ гарсан байдаг. Тэр 17 цаг 30 минут үед эмээдээ нэг жавх хэрэгтэй байгаагаа хэлсэн гэжээ. Эмээнч түүний энэ саналд зөвшөөрч эрэхтэй сүү бас авахыг хүссэн байна. Тэдний гэрээс 1.5 км-т байх захал хамгийн ойрхон нэгчтэй мөн сүүтэй газар байв. Охин өмнө нь нэг биш удаа зах руу эмээтэйгээ хамт явж байсан. Тухай бүртээ нэг л замаар явдаг гэв. Үүнээс өмнө охин нэг л удаа зах руу ганцаараа явсан гэж эмээ нь хожим хэлсэн ба энэ нь түүний хоёр дахь удаага байсан юм. Энэ охин тор болон баг зэргийн мөнгө авч харин гарвцаа гэртээ орхисон байна. Энэ үед нь өвөө нь хашаандаа машина янзалж байсан бол хойд аав Сергей нь хоол идэж байв. Охин гэрээсээ гарах үед хойд эцэг Сергей нь хаашаа явж байгааг нь асуухад охин зах руу гэж товчхон хариулсан гэжээ. 17 цаг 40 минут үед охин зах руу явах замд нь байх Лукойл гэх шатхуун түгээх станцын камерын бичлэгт өртсөн байна. Тухайн камерын бичлэгний цаг 7 орчим минутаар хоцорч байгаа ба бичлэгт 17 цаг 33 минут орчим гэж харагдах болно. Бичлэгт бид охин гартаа тороо барин өсөрч цовчин шатхуун түгээх станцын дэргэдүр явж байгааг харж байна. Үүнээс цааш зах хүртэл ахин хэд хэдэн камер байх боловч нэгэн ч охиныг бичиж аваагүй. Ганц энэ камерын бичлэгт л охин өртсөн байгаа нь хачирхалтай. Энэ охин зах дээрээ ч очоогүй нь тодорхой болсон ба үүнээс хойш түүнийг ахин хинч хизэж хараагүй юм. Тэгэхээр энэ цор ганц бичлэгт л охин бичигдэн үлдсэн байна. Энэ зах руу яваад 40 минутын дараа охин гэртээ иргэн ирээгүйд эмээ нь санаа зовниж эхэлсэн гэжээ. Эмээ нь ямар нэгэн зүйл болсныг мэдэрч яарч сандран зах хүртэл Иннаг хайж явсан ба зах дээр ч охиныг харсан хүн олдоогүй тул цагдаад мэдгдсэн байна. Тэр өдрийнхөө орой гэхэд бүрэн хэмжээний эрен хайх ажиллагаа эхэлсэн юм. Энэ өдрөөс эхлэн Иннаг цагдаа хууль хүчнийхэн сайн дурынхын нийсэн багууд гарч хотоор эрен хайж байснаас гадна түүний зурагтай том самбруутч байрлуулж 40,000 гаруй зураг тууцууд энэ тэнд хотоор нааж эхэлсэн байна. Эрлийн ажилд үнэрч ногтогч оролцуулсан юм. Охиныг алга болдог өдрийн шөнө 2 цагт цагдаагийн нохоо охины хувцснаас үнэр авч явсаар Макдоналдсын нэгэн салбарт ирсэн ч тэндээс охин олдсонгүй. Хожим нь энэ алга болохоос өмнөх өдөр нь эмээтэйгээ Макдоналдсаар үйлчлүүлсэн тодорхой болсон ч нохооны очсон Макдоналдсын салбар биш гэв. Нохоо яагаад Макдоналдс дээр очсны нэг боломжит шалтгаан нь нохоод охины үнэрийг таниулах гэж өгсөн цамц нь
Яг өмнөх өдөр нь өөр Макдоналдсд эмээтэйгээ орохдоо өмсөж байсан цамц байсанд нохоо Макдоналдсын үнрээр өөр салбарт нь очсон төдий байх гэж таамаглажээ. Нэг үгээр бол охины цамцнаас нь энэ нагийн үнрийг биш, зөвхөн хоолны газрын үнрийг авсан гэсэн үг. Үүгээр энэ хэргийн бүрэн тодорхой баримтууд дуусах бөгөөд цаашдаа бид дан таамаглал төдий зүйлс ярих болно. Энэ хэргийн талаарх гол хоёр таамаглалаас эхэлцгээе. Үүний нэг нь охин өөрөө гэрээсээ явсан гэх таамаг юм. Эхлээд цагдаа хууль хүчнийхэн энэ таамаглалыг баримтлан ажиллаж байсан гэв. Гэвч охины ар гэрийнхэн энэ таамаглалыг няцаадаг ба тэр тунд төлөв даруй охин байснаас гадна Киев хотод нэгч таньдаг мэддэг хүн найз нөхөд байгаагүй. Тэгэхээр энэ нь огтоос боломжгүй гэцгэж байсан юм. Мөн энэ гэрээсээ гарахаас өмнө эмээдээ котлет хийхэд нь тусалж байсан ба өөрийг нь эртэл шарахгүй байхыг эмээгээсээ хүссэн гэдэг нь эмээгийнх нь бодлоор тэр зогтаах гээгүйг нь нотолж байна гэж хэвлэлт хэлсэн байна. Дараагийн үндсэн таамаг бол Инагийн алга болсон явдалд 3 дахь этгээдүүд холбоотой гэх таамаглал юм. Охиныг зах руу явж байх замд нь хүмүүс машиндаа хүчээр чихэж суулгаад хулгайлсан байх гэж ихэнх хүмүүс итгэдэг. Гисэн хідэж гисэн гигant цагаан өдрөөр хүн ихтэй гудамжинд хэнд ч анзаарахгүй охиныг хулгайлах нь мөн хэр зэрэг боломжтой вэ гэх асуултыг зарим хүмүүс тавьдаг байна. 3 дахь этгээдүүдэд хулгайлагдсан гэх таамаглал дотор мөн олон янз болж задарна. Зам дээр хулгайлаагүй байлаа гэхэд охин зах руу явах замдаа хэн нэгэнтэй юм ярьж холбоо тогтоосноор өнөөх нь охиныг хулгайлсан гэх таамаглал бий. Тэр сайн дураараа танихгүй хүнтэй явсан байх боломжтой юу гэсэн асуултад гэрийнхэн нь огтоос боломжгүй гэж бодож байна. Харин тэр маш тус чүүхэд байсанд хэнийг нь тусламж хүсгэд туслах гээд гинцэн байх боломжтой гэв. Энэ хэрэгт байгаа сонирхолтой хүмүүсийн нэг бол хожим Торто эр гэж нэрлэгдсэн хүн юм. Тэр энэ охины явж байгаа нь өртсөн шатхуун түгээх станцын камерт тэр өдөрт 2 удаа өртөж, бас нэг гудамжны камерт 1 удаа өртсөн учраас түүнийг с ิจ гтэй нэгэн гэж үзэх болжээ. Анхны удаа энэ нэрхтээ захаас шатхуун түгээх станцын зүгт гудамжаар алхаж явна бичигдсэн ба тухайн үедээ утсаар ярин явж байв. Хоёр дахь удаага тэр 17 цаг 24 минутанд буюу шатхуун түгээх станцын камерын буруу явж байгаа цагаар 17 цаг 16 минутанд Лукойлын шатхуун түгээх станц дээр ирж байгаа нь бичигдэж байна. Энэ үедээ шатхуун түгээх станц дундуур нефт гарч байгаа ба хувийн байшингуудын зүгт яваа бөгөөд урдаас нь энэ охин явж байгаа гэсэн үг. Харин үүнээс нь 15 минут орчмын дараа буюу камерын цагаар 17 цаг 33 минутанд энэ охин шатхуун түгээх станцаар дайран гарч байгаа бичлэгийг бид өмнө үтсэн билээ. Үүнээс 2 минутын дараа буюу 17 цаг 35 минутанд өнөөх Торто эр охины араас явж байна. Энэ цагаас хойш түүний чиглэн явсан зам дагуу байх 6 камерны нэгэнч тухайн эрийг болон Инаг бичиж аваагүй юм. Эрэхтээ эхний удаа шатхуун түгээх станцын камерт өртөж, хувийн байшингуудын зүгт яваад тэндээ 19 минут болоод буцсан энэ охины зүгт явж байна. Тэр энэ хугацаанд юу хийсэн нь ойлгомжгүй байгаа ба энэ охинтой таарсан байх бүрэн боломжтой. Магадгүй тэд ямар нэгэн зүйлд ярилцсан байхыг ч үгүйсэхгүй. Энэ охин шатхуун түгээх станц өнгөрч байх үедээ зөв мөрөн дээгүүрээ иргэн харж байгаа нь камерт өртсөн байгаа нь. Охин тэр үед өнөөх Торто эр өөрийг нь дагаж байна уу гэж иргэн харсан байж болно гэж хүмүүс таамаг дэвшүүлсэн юм. Гэхдээ тэр заавал эрэгтэй рүү биш, ямар нэг чимээ, жишээ нь машины сигналт ч юм уу иргэн харж байх бас боломжтой. Торто эрээс гадна бас нэг с ิจ бүхий зүйл байгаа нь энэ цэнхэр Volkswagen Golf машин юм. Машин яг Торто эрийг шатхуун түгээх станц дайран өнгөрч байх үед шатхуун түгээх станц руу эргэдэг хэсэгт ирэн зогсож байна. Торто эр 2 ч удаа машин руу эргэн харж байгаа нь мөн хачирхалтай. Volkswagen тэнд тодорхой бус шалтгаанаар нийт 3 минут гарan зогсоод хөдлөн явсан байдаг. Торто эрч тэр энэ машинч тэр охины сургуу болсон хэрэгт холбоотой гэх ямар ч нотлохоо баримт байхгүйч. Яг охины алга болох үед с ิจ бүхий үйлдэлүүд хийсэн нь тэднийг хардах үндслэл болдог юм. Энэ хоёроос гадна бас нэгэн хачирхалтай баримт энэ хэрэгт бий. Камерын бичлэгийг бид үзээд байгаа Лукойл шатхуун түгээх станцаас цаана 150 орчим метрт мөн ТНК гэх шатхуун түгээх станц байдаг байна. Харин энэ ТНК гэх шатхуун түгээх станцын яг дэргэд
дугуй засвар байдаг юм. Охин Лукойлын шатхуун түгээх станцыг өнгөрөөд ТНК шатхуун түгээх станц болон дугуй засварын зүгт явж байх үед ТНК шатхуун түгээх станцын зүгт нэгэн цагаан битүү ачаатай машин эргэж байна. Эргээд хэдэн секундын дараа өнөөх машин дугуй засварын дэргэд зогсож байгаа нь камерт өртөв. Цагаан машины дугуй засварын дэргэд зогсон шалтгааныг нь мөн тогтоож чадаагүй ба тэр өдөр дугуй засвараар ийм машин огт үйлчлүүлээгүй гэжээ. Машин тэнд 10 орчим минут зогсоод мөн л хөдлөн явсан юм. Цагаан машин ямар ч шалтгаанаар дугуй засвар дээр орж ирэн зогсож болох бөгөөд жирийн л нэгэн ямар ч гэмзэмгүй машин байж болно. Гэвч охиныг сургуу болсон хэргийн боломжит маш чухал гэрчүүд нь 24 цагийн турш ажилладаг дугуй засварын газрын ажилчид байж болох юм. Учир нь дугуй засварын газраас цаана байх гудамжны хяналтын камерт охин огт өртөөгүй нь Лукойлын шатхуун түгээх станц болон ТНК шатхуун түгээх станц түүний дэргэд байх дугуй засварын хооронд л охин алга болсон байх бүрэн боломжтой болгож байна. Үүнээс гадна бас нэгэн тун хачилтай баримт байгаа нь энэ охиныг алга болсон өдөр дугуй засварт ажиллаж байсан ээлжийн бүх ажилчид 8 дугаар сарын ихэр буюу охин алга болоод 7 хоногийн дараа бүгд өөрсдийн хүсэлтээр ажилласаа гарцгаасан гэх баримт юм. Мөн дугуй засварын газрын жижиг байранд нийт 4 хяналтын камер байдаг ба нэг камер нь яг охин явж өнгөрсөн байх боломжтой явган хүний замыг бичдэг камер гэв. Гэвч дугуй засварын газрын камеруудын 6 дугаар сарын 11-ээс 8 дугаар сарын 20-ны хоорондох бүх бичлэгүүд тодорхой биш шалтгаанаар устсан байгаа нь хачирхалтай. Сануулan хэлэхэд 7 дугаар сарын 31-ний өдөр Инна охин сургаггүй болсон. Ингээд Инна болон тортой ир цэнхэр Volkswagen машин цагаан битүү ачаатай машин зэргийг нэгтэн үзэх юм бол дараах дүр зураг харагдана. Эхлээд тортой ир Лукойлын шатхуун түгээх станцаар дайран хувийн байшингуудын зүгт Инна охины өөдөөс явсан. Үүний дараа охин Лукойлоор дайрч цагаан машины өөдөөс явсан бөгөөд тун удалгүй цагаан машин гарч ирэн ТНК шатхуун түгээх станцын зүгт эргэж байна. Тэгэхээр тэд дугуй засварын хавьд тааралдсан байх ёстой. Цагаан машин дугуй засварын дэргэд ирж зогсох үед өнөөх тортой ир Инна охин болон цагаан машины зүгт алхаж байгаа нь камерт өртсөн бөгөөд Лукойлын шатхуун түгээх станцыг өнгөрч байх үед нь цэнхэр Volkswagen гарч ирэн замын хажууруу тортой ирийг өнгөрөөн зогсож байна. Volkswagen-ы зогссон байдал хүртэл хүмүүсийн анхаарлыг татсан ба тэр бордюртээ тэгшхэн харалтаа зогсоогүй дали зогсон нь арын толиндоо хойд хэсгээ илүү сайн харах гэж тэгсэн байх гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэсэн байдаг. Ингэж дали зогсон нь тортой ирийг болон ТНК шатхуун түгээх станц дээр байгаа цагаан машиныг ч төвөггүй харах боломжийг түүнд олгож байна. Эдгээр учир шалтгаан нь ойлгомжгүй зогсцоосон 2 машин. Нааш цааш холхих тортой ир гэх мэт нь охины яг алга болсон газарт яг тэр үед гарч ирцгээсэн нь тун сэжигтэй. Цагаан машин яах гэж дугуй засвар дээр зогссон. Яагаад Volkswagen шатхуун түгээх станц дээр мөн зогссон. Тортой ир бас хэн байв? Цагаан машин зогссон дугуй засварын ажилчид яагаад төд удалгүй тухайн өдөр ажилласан ээлжнийх нь бүгд ажилласаа гарсан. Дугуй засварын камерын бичлэгүүд мөн яагаад устсан гэх мэт асуултууд хариулт үгүй хэвээр байна. Цэнхэр Volkswagen, цагаан машин, тортой ир гурав охиныг хулгайлах төлөвлөгөөний оролцогчд байж болох уу? Эсвэл тэд бүгд ямар ч хамааралгүй жирийн хүмүүс байгаад ямар нэгэн сонирхолтой дагцлаар эдгээр үйлдэлүүдээ хийсэн байхыг ч бид бүрэн үгүйсгэж болохгүй. Эдгээр машинууд болон тортой эрэг цагдаа нар эрен хайсан ч алийг нь ч олж тогтоож чадаагүй юм. Цагдаа хөл хүчнийхэн охиныг эдгээр хүмүүс хулгайлсан байх бүрэн боломжтой гэсэн ч тэд маш нарийн төлөвлөсөн гэж үзсэн ба гэгээн цагаан өдөр олон машин холхих гудамжинд яваа охиныг гинтийн шийдвэрээр хулгайлах нь бараг боломжгүй гэжээ. Хулгайлсан байлаач хэнд ч харагдахгүй үүнийг хийх нь бас л тун хэцүү гэсэн юм. Охиныг тун нарийн төлөвлөж хулгайлсан бол мөн яах гэж гэх асуулт гарч ирнэ. Хожим хинч охины гэрийнхэнтэй холбогдож мөнгө нэхээгүй. Инагийн гэрийнхэн ч тийм хөрөнгө чинэгдэх хүмүүс байгаагүй юм. Энд бас нэгэн боломжит таамаг байдаг нь охины хамаатнууд Инаг хулгайлах ажлыг зохион байгуулсан байх боломжтой гэх таамаг. Гэвч ямар хамаатнууд нь яагаад Инаг хулгайлж болох талаар одоо дэлгэрэнгүй ярилццгаая. Инагийн нас барсан аавынх нь ээж буюу охины эмээ нь Инагийн ээжийг сэргийтэй сум бие давхар болох үед нь Ина охиныг өөрт нь өгөхийг гуйж та нар шинээр амьдрал зохиож байхад охины хэрэг байхгүй эцдэг их зүйл ярьж байсан гэдэг.
Мөн эмээд нь Инагийн хойд эцэг сэргээ огтоос таалагддаггүй байсан ба охины ээжийн хэлснээр эмээ нь Инаг хойд эцгийнх нь эсрэг болгож байсан гэж хэлсэн байна. Эмээ нь ээж Галина болон сэргээ нартай мууталцдаг байсан ба ач охиныг нь өөртөө нь уулзуулахыг хүсдэггүй гэж байнга гомдолдог байв. Харин охин аавынхаа ээж болон аавынхаа төрсөн эгч буюу авга эгч Татьяна гэгчтэй тун сайн харилцаатай байсан. Тэдэнтэй хамт байх дуртай байсан юм. Тэр сургуу болдог өдрөө хүртэл авга эгч Татьянатайгаа утсаар удаан ярьж, нэгжээ дуусгаад та бидний мэдэж байгаачлан нэг жавхаар зах явсан билээ. Энэ охиныг сургуу болоод удаагүй байхад сайн дурынхны эрен хайх ажлыг Дмитрий Матвиенко гэгч сайн дураараа толгоолон маш идэвхтэй хайж байсан юм. Тэр хотынхоо хамгийн том автофорумын идэвхтэй гишүүн байсан ба охины талаар анх тэнд мэдээлэл тарааж сайн дурынхныг болон эрен хайх ажиллагаанд нэмэр болох хандив цуглуулах ажлагч зохион байгуулсан байна. Дмитрий Матвиенко хоттой тун нөлөө бүхий хүний хүү бөгөөд үйл хөдлөх хөрөнгийн болон машин худалддаг бизнес эрхэлдэг нэг юм. Түүний аав Пётр Николаевич Матвиенко хуучин хууль хүчний байгууллагад ажиллаж байсан. Прокурор болон бүс нутгийн захирагчаарч ажиллаж байсан тун нөлөө бүхий нэгэн бөгөөд анх бас охины сургуу бос эрэгт маш их санаа тавьж хууль хүчнийхэнтэй биечлэн уулзаж охиныг олоход хамаг боломжоор дайчлан ажиллахыг гуйж байсан гэдэг. Тэд яагаад охины эрэл хайгуулд тэгж их санаа зовноод байсан нь эхэндээ ойлгомжгүй байсан ба хүү Дмитрий анх олон нийтэд охинтой өөрийгөө ямар ч холбоо хамааралгүй хүн гэж байсан ч хожим тэр Инагийн аавынх нь ээжийн хамаатны хүн гэх мэдээ гарсан юм. Тэгэхээр зүгээр хамаатан нь Инагийн сургуу болсон санаа зовниж идэвхтэй эрен хайгаал биз. Энд сонирхолтой с ิจ гтэй зүйл юу вэ гэж бодож байгаа. Гэвч Дмитригийн үйлдэлүүдийг улам бүр ухад судлах тусам тэр жирийн нэгэн дүр биш гэдгийг бид хамтдаа ойлгох болно. 8 дугаар сарын 5-ны өдөр тэр хотын оршуулгын газрын ойр хавьд самнах ажиллагаа зохион байгуулсан ба тэр үед өөрийгөө өөр нэг оршуулгаар ганцаараа самнаж байгаад ирсэн гэж эрлийн багийнхан тайлбарсан байна. Дмитрийг ганцаараа самнсан гэх газруудаа зүүн бэлэгчдийн тусламжтайгаар сонгосон гэх зүйл ярьжээ. Тэр эрен хайх ажилд илт бохор хувцастай ирсэн ба үүнийг эрен хайх ажлын явцад ийм болсон гэж тайлбарсан ч хүмүүст тэр дүр эсгэж байгаа мэт санагдсан гэж тухайн өдөр эрлийн ажилд оролцож байсан хүмүүс ярьсан байдаг. Мөн Дмитрий Ина охиныг цыгануудтай харсан хүн байгаа гэх юугаарч батлагдаагүй цуу яриа гаргасан гэдэг байна. Дмитрий охиныг сургуу болох үедээ барьж авсан уутанд нь хоёр хитвч байсан гэх мэдээ гаргасан ч тэр хаанаас ийм мэдээлэл авсан нь мөн тодорхойгүй байгаа юм. Тэр 8 дугаар сарын 5-нд өөрийгөө 6-7-ны өдрүүдэд өөр хот руу ажиллаар явна. Тэр хооронд нь эрлийн багийнхныг чиглүүлж байх өөр хүн томилхыг санал болгосон байна. Харин 7-ны өдөр тэр гэнэт форум дээр Инагийн талаар мэдээлэл өгсөнд 50,000 гривний шагнал хувийн зүгээс шагнал болгож өгнө гэх зүйл постлоод ахин огт Инагийн хэрэгтэй холбоотой зүйлд оролцоо гэнэт байлсан юм. Дмитрий автофорумын өөр сэдвүүд дээр үргэлжлүүлэн идэвхтэй байсан ч Инагийн эрлийн ажиллагааны сэдвээс бүр холдсон нь хүн бүрт хачиралтай байлаа. Дмитригийн аав Пётр ч мөн адил 7-оос хойш гэнэт ямар нэгэн итгэх гаргахаа болсон юм. Дмитрий Матвиенко сургуу болсон Инатай аавынх нь талын хамаатан хэрнээ. Түүнийг яагаад ч юм олон нийтээс нуусан. Анх охины хувь заяад маш ихээр анхаарал хандуулж байгаа мэт байснаа гэнэт таг чиг болсон. Тэр энэ тэрүүгээр эрен хайсан гэх зүйл олноор ярьсан ч түүнийг нь батлах гэрчлэх хүн өөрөөс нь өөр байгаагүй. Мөн үндслэлгүй цуурхлууд тараасан. Охины уутанд юу байсныг яаж мэдсэн нь тодорхойгүйч мэдж байгаа мэт хүмүүст зарласан гэх мэт үйлдэлүүд нь олон хүмүүст түүнийг с ิจ гтэй итгэхэд мэт харагдуулж эхэлсэн байна. Бичлэгийн эхэнд дурддагддаг шатхан түгээх станцын камерт өртсөн с ิจ бүхий цэнхэр Volkswagen машиныг санаж байгаа бол Дмитрий бас Volkswagen машин худалддаг нэгэн гэсэн баримт ил болох үед Дмитрийг сэжгэлдэг хүмүүсийн хувьд энэ нь мөн с ิจ гтэй нэгэн баримт болжээ. Тэгэхээр энэ хувилбар таамагт итгэгчдийнхэр бол энэ охины аавынх нь ээж буюу эмээ нь хуучин бэр Галинатай таарамж муутай ач охиноо өөртөө авахыг хүсэж байсанд хоттой нөлөө бүхий хамаатан болох Пётр Матвиенко болон түүний хүү Дмитрий нарт хандаж ач охиноо хулгайлуулсан байх гэх хувилбар юм. Энэ таамаглалын талд Дмитригийн хачирхалтай үйлдэлүүд гол баримт болдог ба аав нь хууль хүчнийхэнд ч нөлөөлсөн байх гэдэг. Бичлэгийн төгсгөлд хэлэхэд энэ охин өөрөө ч сайн дураараа аавынхаа талынхантай явсан байх гэдэг таамаг байдаг ба тэр сургуу болдог өдрөө гэрээсээ гарахаасаа өмнө аав эгчтэйгээ буюу аавынхаа эгчтэй удаан хугацаанд утсаар ярьсан. Харин өмнөх өдөр нь буюу 30-ны өдөр эмээтэйгээ бүтэн цаг бас утсаар ярьсан. Тэдний ярианы талаар хинч юу ярьсныг нь мэдээгүй гэх баримт бий.
Хойд эцэг сэргийн хэлснээр тэр өдөр Инна маш хурдан хувцас өмсөд зах руу яарсан байдалтай гарснаа түүнд жаахан хажигтай санагдсан гэв. Тэгэхээр охиныг хамаатнууд нь хулгайлсан. Эсвэл Инна өөрөө ч тэдэнтэй явахыг хүссэн байх бүрэн боломжтой юм. Охин ээжийнхээ шинэ нөхөртөө таарамжгүй харилцаатай байсан гэх нотлогдоогүй мэдээ гарснаа түүнийг сайн дураараа хамаатнуудтайгаа хувилдаж ээжээсээ явсан байх гэх таамаглалын талд мөн хүчин зүйл болдог байна. Гэвч энэ бүгд зөвхөн таамаглал төдий зүйл гэдгийг дурдах хэрэгтэй. Тэр өдөр охинтой юу болсон талаар одоо болтол хинч бүрэн хариулт өгч чадаагүй байна. 2017 онд энэ охиныг албан ёсоор нас барсан гэж бүртгэжээ. Энэ хүрээд хариулт өггүй бичлэг маань төгсөж байна. Та бүхэн өөрсдийн таамаглал сан сэтгэлээ бичээрэй. Удахгүй шинэ бичлэгүүдээр уулзалт болно. Баяр таа.